Сайн байцгаана уу? MLab захин сайтад хэрэглэгчийн захин бүртгэлийн жагсаалд анх удаа оруулж байгаа багшинд бэлтгэн зөвлөгөө өргөж байна. За MLab сайт нэвтрэхийн тулд Office цэг MLab цэгийн гэсэн сайтаар хандах болно. За энэ сайтаас хандлт хийхэд ерөнхий харагдах байдал бол за иймэрхүү дэлхийд харагдаж байгаа. За тэгээд энэ дээр өөрийн нэвтрэхнэр нууц зүгийг нэвтрэх бол мэйл хаяг ажиллаад үзээрэй. Таны мэйл хаяг дээр нэвтрэхнэр төвчүүлэх нэг удаагийн код ирсэн байгаа. За тэгээд төвчүүлэхнэр нэг удаагийн кодоор шинэ нууц зүг үүсгэснээр MLab сайт нэвтрдэг байгаа. За MLab хэрэглэгчийн захин бүртгэл бол 7 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 14-ний хооронд хийгдэж байгаад тус хугацаа нь 14 хоногоор сунгагдаад одоогоор 7 хоногийн хугацаа болсон байна. Энэ хугацаанд багш нар маань MLab сайтаа хэрэглэгчийн захин жагсаалд оруулах шаардлагатай болж байгаа. За ерөнхийдөө үндсэн төснүүдийн хувьд хянах самбар хэрэглэгчийн хичээл хэрэглэгчийн төсөл гэсэн за энэ төснүүдээс бидний ажил багш нарын маань ажиллах төсөл бол хэрэглэгчийн гэсэн хөлжсөн байгаа. За хэрэглэгчийн бүртгэл хэсгээр ороход за танд ингээд ямар хичээл сонгох вэ гэдэг чинь харагдаж байгаа. За тэгэхээр өөрийн мэргэжлийн хичээл буюу ямар хичээлийн хэрэглэгчийн төсөлд оруулах чинь вэ гэдэг одоо би жишээ нь математикийн хичээл оруулъя. За төрөл дээр бага боловсрал, суурь бүрэн боловсруулах, за суурь боловсруулаа сонгоод оруулчих. За ангиллал дээр хэрэглэгчийн дээр ерөөдөө хэвлэмэл хэрэглэгчийн туршилт дадлын багц хэрэгцэл зурагт үзүүлэн дижитал хэрэглэгчийн бус хэрэглэгчийн гэсэн бит үзүүлэн гэсэн 6 хэсгээр хэрэглэгчүүдэд бүртгэж байна. Бас би жишээ болгоод туршилт дадлын багц хэрэгцлийг шүүгээд үзье. За эндээс бит дэлгүүрийн хэмжих хэрэгцэл газ самбар гортыг луучин цаавах гэх мэт ингээд бүх хэрэглэгчүүдэд хасалт маань ингээ харагдаж байгаа. За тэгээд чинь би бол самрын шугамны ижүүлэл буюу багшийн хэрэглэх ижүүлэлийн талаар ингээд оруулаад үзье. За тэгэхээр энд анх эхлээд ороход бол самрын шугамны ижүүлэл багш хэрэглэхэд одоо шаардлагатай материал нь ямар авах юм, стандарт нь ямар авах юм бэ гэдэг тайлбарууд нь дээдэлтэй байгаа. Ямар их өсвөрөөр танай сургууль байж гэнэ гэдэг нь одоо эндээс чинь санхүүгийн хөсвөрөөс болоод сургуулийн төсөв багшийн хувийн төсөв гэсэн зүйлийг сонгоод за сургуулийн төсвөр бол шаардлага хангасан 2 ижүүлэл шаардлага хангаагүй гэдэг төсвөр шаардлагатай нэг ижүүлэл. За багшийн хувийн төсвөр багш нар өөрсдөө хөрөнгөөр авсан 2 шаардлага хангасан ижүүлэлтэй. За бусдаар бол боловсролын ухааны яамны төсөл хөтөлбөрөөс боловсролын чанарын шинжилэл төсөл гэдгийг сонгоод за боловсролын чанарын шинжилэл төсөл дээр бол шаардлага хангасан биднээс энэ төслөөс ингэ таваагүй байна гэдэг мэдээлэл оруулаад өгөөрэй. Тэгээд одоо биднээс байгаа тоо хэмжээ маань өөрсдөө ингэ нийтдээ харагддаг байгаа. Шаардлага хангасан 4 төсөл шаардлагатай 1 байна. За одоо бид нар цаашдаа шаардлагатай юу гэхээр одоо манай цэг 9 багштай байлаа гэхэд 5 самбарын ижүүлэлттэй бол тэр 4 ширхэг шаардлагатай самбарын ижүүлэлт хэрэгтэй байна гэдэг. Энд нь бол өөрчлөлтүүдийг дээр нь оруулах гэдэг төвчлэн анхлаад байсан байна. За энэ мэтэр оруулна. За эндээс багш нартай өгөх зөвлөгөө гэдэг юм бол хэрвээ хэрэглэгчийн жагсаалтын талаар ямар нэг ойлголтгүй байгаа гэх юм бол багш нарт хөрвүүлсэн 2 төрлийн MLab дээр ажиллах 2 төрлийн гарын авлага байгаа. За энэ 2 гарын авлагаас MLab-ын талаар мэдээллийг аваад за дараад нь та сургуулийн хэрэглэгчийн жишээ жагсаалтаар ингээд танилцаарай. Жишээ жагсаалт дотор өөрсдийн мэргэжлийн хэрэглэгчнүүдийн жагсаалт байгаа. За одоо жишээ нь би математикийн жишээ сургуулийн хэрэглэгчэн буюу 7 дугаар хуудсыг очиж үзье. Энэ донд бүрэн дүнд боловсролын, суурь боловсролын за суурь боловсролын математикийн сургуулийн хэрэглэгчэн буюу 22 дугаар хуудсан дээр би очиж үзье. За эндээс суурь боловсролын математикийн сургуулийн хэрэглэгчэнд нь за хэрэглэгчийн нэрүүд нь
Засварлуулсан математик хичээл хэрэглэх туршилт дадлага ажлын бааз хэрэгслэхэд миний цагийг сонгосон бүлэг байна. За энэ бүлэг дээр бол уртаа хэмжих хэрэгслүүд нь одоо шугам, тулгын метр, их мэт шугам, гурван шугам концерт дээр их мэтчлэн за ингээ гурван шугамыг хүүхэд ашиглах юм уу, эсвэл багш ашиглах юм уу гэдэг тайлбарууд маш сайн байдаг юм билээ. Хүндээ хэмжих хэрэгсэл гэхэд туухай байдгүй гэдэг. За ингээд туухайнууд дотор нь хэрвээ энэ 1 мг, 1 г, 10 г, 100 г, 250 г, 500 г 1 кг туухай байхгүй бол бүх тоо хяналт дээр тех гэж оруулаад шаардлагатай тоо хэмжээг бичиж яваарай. За бидэнд хэрэгтэй байгаа хэрэглэгчнүүдэд жагсаалтыг бол энд ингээд ерөөхдөө маш ойлгомжтойгоор тайлбарлаад задлаад нэг бүхлэн бичсэн байгаа. Эндээс та өөрийн хэрэглэгчнүүдэд жагсаалтыг харж агаад өөрийн сургуульд одоогоор байгаа тэгээд хэрэглэгчнүүдээ тоо гаргаад байхгүй бол хэрэглэгчнүүд байхгүй мэнэ гэдэг нь тех гэж бүглөөд шаардлагатай тоо хэмжээг нь хэрэглэгчнүүдийнхээ захин жагсаалт дээр бичиж яваарай. Нөгөө хэрэглэгчнүүдийн жагсаалт дээр бидний оруулах гэдэг хэрэглэгчнүүд маань ямар төрлийн ямар бүлэг сэдвтэй холбогдож байгаа юм бэ гэдгийг нь маш сайн ойлгомжтойгоор нэг бүрчлэн тайлбарласан байлээ. Тэгэхээр та бүхэн маань эндээс ерөөхдөө их ойлголттой аваад тэгээд сургалтын дахин хэрэглэгчнүүд бол EMLab Office CMN гэсэн сайтаараа нэвтэрч ороод өөрийн кодоор ороод эдгэрчснээс ингээд сонгоно. Энэ төсөн дээр бид нэмэлтээр хийх зүйл бол энэ хэрэглэгчнүүдийн их үүсвэр нь хаанаас байд юм гэдгийг оруулах нь их чухал байна. Тааханд дахин сануулж хэлэхэд огт байхгүй хэрэглэгчний их үүсвэр төр боломжтой бол орон нутгийн санхүүжилтээр боловсролын шинжилгээний төсөл гэсэн хөтөлбөр дээрээс боловсролын чанарын шинжилэл төсөл хөтөлбөрийг боломжтой сонгоод байгаарай. Үргэлжлэний дараа бүх хэрэглэгчнүүдийн жагсаалт ингээд амжилттай болж харагдана. Та бүхэнд амжилт хүсье.